It's a very great joy for me to be with you today. Өнөөдөр та бүхэнтэйгээ хамт энчээ уулзж байгаадаа маш их баяртай байна. This is my first time in Mongolia and I'm so happy to be here. Тэгээд энэ бол миний анх удаага Монголд ирж байгаа тохиолдол байгаа. Тэгээд Монголд ирсэндээ үнэхээр их баяр хөөртэй байна. I believe in divine appointments that the Lord does guide and lead. And although the invitation was received, I think about 10 years ago, I'm very, very thankful I could come during this time. Тэгээд эзэн тэнгэрлэг уулзалтуудыг товолж тогтоодог гэдэгт би үнэхээр итгэдэг. Эзний товолсон тэр уулзалтууд тохиолддог гэдэгт би итгэдэг. Хэдийгээр Монголд ирэж гэсэн урилга 10-аад жилийн өмнө өгөгдсөн байсан ч гэсэн өнөөдөр би ингээд та бүхэнтэй хамт байна. I sense your wonderful hospitality, your love for the Lord, and your spiritual hunger, and it encourages me a lot. Та бүгдийн дунд байгаа тэр сүнслэг цангаа үлсгэлэнг би үнэхээр мэдэрч байна. Эзэнд хайртай, зориулттай байгаа байдлыг чинь бас мэдрэхтэй би үнэхээр их урамшиж зүрх сэтгэл минь баярлж байна. And at the IDMC conference, I see about half of the participants are young people, and that brings great joy to my heart. Тэгээд өнгөрсөн 2 өдрийн IDMC конференц дээр оролцож байгаа хүмүүсийн тал орчим нь ингээд дан залуучууд байгааг харахтаа үнэхээр гайхаж, баярлж бахархсан. And I look around in this church and I see young people, and this is a great joy to me too. Тэгээд энд сууж байгаа та бүгдийг харахад ч гэсэн олон залуучууд харагдаж байна. Залуучууд та нарыг харахад ямар сайхан юм бэ? I shared in the conference that when I was praying to the Lord, how do we disciple the next generation? Тэгээд конференцийн үеэр би та бүхэнтэй хуваалцж байсан. Бид нар дараа хойч үеэ хэрхэн яаж дагалдуулах вэ гэж эзнээс би асуугүйж байсан байгаа. And the Lord spoke to my heart, the key to reaching the next generation and discipling them is the Silver Brigade, the senior citizens. Тэгээд эзэн надад юу хэлсэн бэ гэхлээр хойч үеэ дагалдуулан бэлддэг тэр хүмүүс бол буурал өстнүүдийн арим юм а гэж эзэн хэлсэн байгаа. The Silver Brigade are those who have silver hair. Тэгэхээр мөнгөн толгоотуудын арим гэдэг ч юм уу тийм ээ. Энэ нь болохоор буурал өстэй хүмүүс хойч үеэ бэлддэг гэсэн үгийг эзэн надад хэлсэн. We are the custodians and the curators of God's stories, the testimonies of faith to point to the next generation how worthy God is. Тэгэхээр эзэн ямар гайхалтай үнцэнтэй эрхэн бэ гэдэг тэр түүхүүдийг бусдад дамжуулах, тэр түүхүүдийг дотроо агуулж байгаа хүмүүсүүд нь буурал үстэй бид юм аа. And so both young and old through the seasons of life, I pray that the Lord will point us to Jesus the Christ, the Son of the living God. Тэгэхээр залуу байсан ч гэсэн, настай байсан ч гэсэн бидний хүнийг болгоныг эзэн бурхан минь Есүс Христийн тэр гайхалтай үнэн рүү чиглүүлэн дагуулах болтугай гэмээр би залбирч байгаа. Today I want to talk to you about a season of life that is important, although it is very often unwanted. It's the season of wilderness in our life. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэй амьдралд маань тохиолддог нэг тодорхой төрлийн улирлын талаар хуваалцах гэж байна. Энэ улирал цаг үеийг бид нар гарцаагүй туулдаг. Гэхдээ бид нарын хүсдэггүй төрлийн улирал байна. Because discipleship is not just for the good times, discipleship is also for the confusing times as well. Яг вэ гэвэл дагалдагч байна гэдэг нь Христийг дагнаа гэдэг нь зөвхөн сайн сайхан цагтаал дагдаг зүйл биш, харин хэцүү хүнд зовлон дундаа ч гэсэн дагахад зориулагдсан зүйл байна. So let's turn in our Bibles and read Isaiah 40 verse 3 to 5 as we begin. Verse 3 says, "A voice cries in the wilderness, prepare the way of the Lord, make straight in the desert a highway for our God. Every valley shall be lifted up, and every mountain and hill be made low, and uneven ground shall become level, and the rough places a plain." Verse 5, "And the glory of the Lord shall be revealed, and all flesh shall see it together, for the mouth of the Lord has spoken." За би эндээс Монгол дээр нь уншаад өгье. That's Isaiah chapter 40 verse 3 to verse 5. Исая 40-р бүлгийн 3-аас 5-р ишлэлийг би уншаад өгье. Хашгирагч нэгний дуу зэлүүд талд эзний замыг бэлтгэцгээ. Цүлд бурхан маань их замыг шулуун болгохтун. Хотхор бүр өргөгдөж, уул толгод бүр намсаж, тахирын шулуун болж инхэл донхол газар нь тэгш тал болгохтун. Ингээд эзний цог жавхлан илэрч мах бодтой бүхэн үүнийг хамтдаа үзнэ. Ингэж эзний ам айлтлаа гэв.
Let's bow in prayer and ask the Lord to bless this time together. Хамтдаа толгоогоо удаалган эзний өрөөлийг асуугуйцгаая. Eternal God and Heavenly Father, once again open our eyes to behold wonderful truth out of your word. Мөнхийн эзэн гайхамшигтай бурхан аав минь ээ, таны үгээс тэр гайхалтай үннүүдийг дахин нэг удаа олж харахад бидний нүдийг та нээж өгөөч. And help us not just to be hearers of the word, but doers also, that we might grow thereby. Тэгээд бид нар зөвхөн сонсоод зогсдог биш, харин үйлдэгчд байхад та бидэнд туслаач ээ. We thank you in Jesus' wonderful name. Есүсийн гайхалтай нэрээр бид нарт талархаж байна. Amen. Амен. In one of the art galleries in London, there is an entire floor dedicated to Italian Renaissance art. Тэгээд Лондонд уран зургийн галерей байдаг байгаа. Тэр уран зургийн галерейн нэг хэсэг газар нь тэр чигээрээ Италийн одоо нэг Ренессанс гэдэг тийм ээ тэр хэлбэр хэм маягийн уран бүтээл зориулагдсан байдаг. One day there was a famous art critic who came to examine the masterpieces. Тэгээд нэгэн өдөр маш гайхалтай алдартай тэр уран бүтээлийн шүүмжлэгч тэр газарт хурж ирээд тэр тэнд тавигдсан байсан бүтээлүүдийг үзсэн байгаа. His name is Robert Cummings, the professor of the history of art in Boston University. Тэгээд тэр хүн болохоор Бостны их сургуулийн урлагийн тэнхимийн шүүмжлэгчээр ажилладаг профессор хүн байсан. He came to this masterpiece by the Italian artist Lippi. Тэгээд Италийн уран бүтээлч болох Липи хэмээх хүний яг тэр ориг бүтээлийнхэн өмнө тэр ирээд харсан. And the piece is called Virgin and Child, painted by this 15th century artist. Тэгэхээр 15 дугаар зууны үед амьдарч байсан тэр нэг зураачаар зурагдсан онгон бүсгүй ба бяцхан үр гэсэн нэртэй зураг байсан. He could appreciate the art piece, the brilliance of the strokes and the colors, but something was missing and he can't tell what was actually missing. Тэгээд тэр бүтээлийг хараад ингээд тэр зурсан байдал, тэр техник, ашигласан техник гэд бүх зүйл нь үнэхээр гайхалтай үйл хэмгүй байсан хэдий ч гэсэн яг л нэг зүйл дутагдаад байгаа мэт. Гэхдээ юу дутагдаад байгааг тэр хэлж чадахгүй байсан. This was a masterpiece, but something about it doesn't seem quite right. Тэгээд хэдийгээр өнөөх зураг болвол давтагдчихгүй яг тэр masterpiece гэж нэрлэгддэг тийм ээ цор ганц гайхалтай бүтээл мөн байсан ч гэсэн нэг юм гарцаа байхгүй тэнд байхгүй байгаад байсан. Then the thought struck Professor Cummings, what if this piece wasn't commissioned for an art gallery? What if it's commissioned for a prayer room or a chapel? Тэгээд өнөөх хүний бодол дотор нь гинт нэгэн бодол орж ирсэн. Энэ гайхалтай бүтээл урлагийн танхимд музейд зориулагдсан биш. Харин залбирлын өргөөнд үлгэгдсэн байсан бол яах байсан болоо гэж тэр бодсон баг. And in the prayer room, unlike an art gallery, you do not stand to admire the art, you kneel. Тэгээд яагаад гэхлээр ингээд залбирлын өрөөнд үлгөөтэй байсан бол тэнд хүн залбирахын тулд өвтөг сөхрөх ёстой. Харин музейд болохоор зогсоод харна тийм ээ. And so Professor Cummings did something he has never done in a public gallery. He went on his knees and knelt before the painting. Тэгээд урд нь хизээч тийм ээ уран зургийн галерей дотор хийж байгаагүй олон хүний дунд хийж байгаагүй зүйлээ тэр хийсэн. Тэр зургийн өмнө тэр сөхрөөд суусан баг. And from that posture as he looked up, everything was in perfect proportion. Тэгээд яг тийхүү сөхрөөд дээшээ харах үед бүх зүйл яг байх ёстой байрандаа тэр төгс төгөлдөр бүтээл болж харагдсан. The principle behind this is our posture determines our perspective. Тэгэхээр энэ зүйлийг хуалцж байгаа юм цаана оршиж байгаа та нарт дамжуулъя гэсэн зарчим нь юу вэ гэхлээр бид нар ямар үзэл хараатай байх вэ гэдэгт бид нар ямар байр байдалтай байх вэ гэдэг маань чухал нөлөөтэй байдаг юм а гэдгийг хэлэх гэсэн юм. Without the right posture, things are out of proportion, out of perspective. Зөв байр байдлаа эзэлж зөв байр байдалд орохгүй бол харагдж байгаа зүйл маань пропорцаа алдаж хэлбэр дүрсэн зохистой харагдахаа болдог. And without the right posture, appearances are deceiving. Тэгээд зөв зохистой тэр байр байдал байхгүй бол гаднаас харагдж байгаа зүйлс нь худал хуурмаг бас байх боломжтой. The opposite of mere appearances is truth and reality. Тэгэхээр зөвхөн өнгөц харагддаг тэр өнгөц байдлын эсрэг тал нь бол үнэн юм аа. Now there are two ways to view truth. Тэгэхээр үннийг харах хоёр янзын хараа байгаа.
We can look at truth as content or truth as connection. Тэгэхээр үннийг бид нар нэг бол агуулга гэж харж болно. Эсвэл бол үннийг бид нар харилцан холбогддог тэр холбоос гэж харж болно. Since the age of enlightenment, Western philosophy has looked at truth as content. Тэгэхээр барууны философи хөгжиж ирсэн цагаас хойш бид нар үннийг агуулгын хүрээнд л харж үзэж ирсэн. And therefore, discipleship has taken the model of knowledge transfer, content transfer. Тийм учраас баруунаас гаралтай энэ философи төр тулгуурлаад дагалдуулал гэдэг зүйл маань үннийг дамжуулдаг, агуулгыг л дамжуулдаг хэлбэр загвартай болж хувирсан. I have some Bible theological knowledge, I transfer to you. You have some knowledge, you transfer to somebody, and we pass on truth as content. Тэгэхээр би теологийн мэдлэгтэй, би Библийн тодорхой хэмжээний мэдлэгтэй, одоо энэ мэдлэгээ дагалдагчдаа зааж өглөө, нөгөө хүн дараагийн хүндээ зааж өглөө гэх. Тэгэхээр үннийг дамжуулах нь мэдж байгаа мэдлэгээ бусдад дамжуулах ийм үйл явдал болж But the байна. Hebraic Jewish thought look at truth as connection. Гэтэл эртний Евдийн тэр соёл заншил ахуй дотроос харах юм бол үннийг дамжуулна гэдэг нь бол харилцаа холбоо дотор явагддаг. It is not about assimilation of truth, but the application of truth that would transform our lives. Тэгэхээр тэр Евдийн уламжлал доторх үннийг дамжуулж буй арга зам нь үнний мэдлэгийг цуглуулах тухай биш, харин үнний мэдлэгийг хэрэгжүүлэх тухай байдаг. And it's first and foremost a connection with ultimate reality, which is God Himself. Тэгээд тэр бүгд дотроос хамгийн чухал нь гэвэл тэр үнний цор ганц жинхэнэ их сурулж болох тэр бурхантайгаа холбогдох явдал байгаа. Because when we are connected to God in the revelation to the Word of God, everything else changes within our lives. Тэгэхээр хэрв бид нар амьд оршигч бурхантай түүний илчилж өгсөн тэр үнэн үгээр дамжуулан түүнийг харж тийхүү холбогдох юм бол эргэн тойронд байгаа бүх зүйл маань өөрчлөгдөж эхэлдэг. We must connect with reality. Тэгэхээр бид нар тэр бодит үнэтэй холбогдох хэрэгтэй байна. And one of the realities we must connect with is our relationship with God, not just in the good times, but in the difficult times as well. Тэгээд бодит байдал дээр үнэнтэй холбогдно гэдэг нь юу хэлж байгаа гэхээр зөвхөн сайн сайхан өдрүүддээ л бодит үннийг авч хэрэгэлдэг биш. Хэцүү зовлонтой цагтаа ч гэсэн энэ бодит үнэн дотор амьдрахыг хэлж байгаа. The metaphor I give to that confusing, uncertain, difficult time is the time in the wilderness. Тэгэхээр энэ тодорхой биш үл мэдэгдэх төөрөлдмөр санагдж байгаа тэр хүнд хэцүү цагийг би юутай зүйрлэж байгаа вэ гэхээр цөлийн үе гэж би нэрлэж байгаа. One of my professors in preaching is Dr. Hedron Robinson. Тэгэхээр миний багш нар дотор яг нөгөө номлолын багш маань Робинсон гэдэг хүн байсан байгаа. And he used to tell his students in preaching, there are three things you can do with the Bible text. За тэгээд багш маань биднэрт юу гэж хэлдэг байсан гэхээр Библийн текстийг аваад, бичвэрийг аваад та нар гурван зүйлийг хийж болно гэж хэлдэг байсан. You can explain the text, what does this mean? За тэр бичээс юу гэж хэлж байна вэ гэдгийг тайлбарлаж болно. You can prove the text, is this true? За мөн түнчлэн энэ бичээс үнэн зөв гэдгийг нотолж болно. You can apply the text. What's the implication and how is to be lived out? За тэгээд мөн түүнийг аваад амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжүүлж болох вэ гэсэн хэрэгжүүлэлтийг тэндээс гаргаж болно гэж заасан. This morning I want to look at how this text in Isaiah 40 is to be lived out in our lives. Тэгэхээр өнөөдөр хамтдаа Исая номын 40-р бүлэг дээр байгаа энэ хэсгийг яг эдгээр зарчмын дагуу хэрхэн яаж бид нар амьдралдаа хэрэгжүүлж болох вэ гэдгийг харъя. Because I see discipleship as a journey, a redemptive journey. Тэгэхээр миний хувьд бол дагалдуулал гэдэг бол яг эрхчлөөрөө хөтлж байгаа тэр гайхалтай аян зам байгаа. And sometimes it's a journey that takes us through the wilderness. Тэгээд зарим үед энэ аян замыг туулахдаа бид нар цөлөөр гарах үеуд байна. Now in biblical history, the wilderness was a period of time where they came out of Egypt
And before they entered the promised land, because of the sin, they were judged and they wandered in the wilderness. Библийн түүх дээрээс харах юм бол цүлийн талаарх яриа нь яг Израилийн ард түмэн Египтээс гарч ирээд амлагдсан газар руу орох ёстой байсан боловч тэд нар гим нүглийн асуудлаас болоод орж чадалгүй цөлөөр тэнүүчилж байсан тэр үе дээр гарч ирдэг. They spent 40 years in the wilderness. Why 40 years? Тэд нар 40 жилийг цүлд өнгөрүүлсэн. Яагаад 40 жил вэ? Цүл вэ? Because Moses sent out 12 spies representing the 12 tribes of Israel. 10 brought back a poor report and 2 brought back a faith report. Яагаад вэ гэхээр нөгөө Мосе маань тийм ээ 12 овгоо төлөөлүүлээд 12 туршуулыг эзэлэх гэжсэн газар нутаг руу явуулах үед туршуулууд нь эргэж ирэхдээ 10 нь муу мэдээ авчираад 2хан хүн нь л сайн эерэг мэдээтэй эргэж ирсэн. But the people refused to believe the faith report of Joshua and Caleb. Тэгээ харин ард түмэн болохоор Йошуа болон Калеб хоёрын авчирсан тэр мэдээнд итгэхийг хүсээгүй. Rather, they chose to walk the path of unbelief to believe the report of the rest of the 10 spies. Тэгээд өнөөх муу мэдээ авчирсан 10 туршуулын үгэнд итгэж тэд нар үл итгэлийг сонгосон байна. They spent 40 days spying the land, and instead of celebrating the wonderful provision of God for the promised land, they said, oh, there were giants in the land. Тэгээд тэд нар 40 хоногийн турш тэр шинэ газар нутгийг ингээд тандаж, таньж мэдээд олон зүйлүүдийг нь харчаад эргэж ирэхдээ ямар гайхалтай бэ бурхны амлалт байна гэж талархахын оронд тэнд чинь аимшигтай хүмүүс байд юм байна, авраг хүмүүс байд юм байна, бүтгэхгүй юм байна гэдэг мэдээ. So God judged them and said, for every day for every day of spying and yet walk in unbelief, you will spend a year in the wilderness. 40 days, it was 40 years in the wilderness. Тэгэхээр та нарын итгэлгүй алхсан тэр 40 туршсан өдөр тутмаар ч би 1 жилийг та нарт цүлд өнгөрүүлэх хугацаа олгож өгнө гэд тэр 40 өдөр нь 40 жил болж шитгэлээр ирсэн. Why did God send them into the wilderness? Why not just send them back to Egypt? Тэгээ яагаад тэд нарыг зүгээр л ингээ буцаагаад Египт рүү нь явуулчихлахгүй тийм ээ цүл рүү 40 жил энэ турш ингээ явуулчихж байгаа. I think there are 2 reasons that satisfied my thinking. Тэгэхээр миний бодол санаанд бол яагаад гэсэн энэ асуултанд хангалттай байх 2 төрлийн хариу гарч The ирсэн. first has to do with the promise and the second has to do with the purpose. Эхнийх нь бол бурхны амлалттай холбоотой, хоёр дахь нь бол бурхны зорилготой холбоотой. Because of God's promise to Abraham, I've given you the land, so God is sending them into the wilderness rather than back in Egypt. Otherwise, every time they sin, they will never get out of Egypt into the promised land. Тэгэхээр эхлээд амлалт гэж байгаа нь юу вэ гэхээр бурхан Авраамд зориулаад чиний үр удамд би газар нутгийг өгнө гэсэн тэр амлалт байгаа. Тэгэхээр тэд нар Египт рүү эргэж очих биш харин тэр амлагдсан газар руу орон ортлоо тэд нар суралцах хэрэгтэй байсан. But more importantly, the wilderness was to develop their faith. Хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр тэр цүлд тэдний итгэл төлжиж хөгжих ёстой байсан. So the wilderness was not just merely a place of punishment, it was a place of sanctification and development. Тэгэхээр цүл гэдэг тэр газар нь бол зүгээр нэг шийтгэлийн газар байгаагүй. Харин өсөж хөгжиж, ариусаж, цэвэрших тэр газар байсан. Because the wilderness is not a destination, it's a transit point. Яагаад гэвэл цүл бол тэдний хувьд очоод зогсох эцсийн зогсоол нь биш, харин дайраад өнгөрөх түр зуурын үе байсан. Here's the important principle. God doesn't want us to live in the wilderness. He wants us to learn from the wilderness. Тэгэхээр эндээс бид нар нэг чухал зарчмыг сурж болно. Бурхан бид нарыг цүлд амьдраа гэж хүсдэг бишээ. Харин цүлийн үеэс суралцаа гэж тэр хүсдэг. Whatever difficult times you might be going through or confusing, uncertain times you're going through, God allows this time both to sanctify us as well as to teach us. Тэгэхээр ямар ч хэцүү хүнд үеийг та туулж иж болох ч энэ дундуур эзний хүсэж байгаа зүйл нь бид нарыг илүү дээр болгох, илүү ариун болгох тэр ариусгалын ажлыг хийхийг хүсэж байгаа. But there are good news and bad news in the wilderness. Гэхдээ энэ цөлийн цаг үе донд бид нарт муу мэдээ гэж байдаг, сайн мэдээ гэж бас байдаг.
First, let me share with you the bad news. Эхлээд би та нартаа цүлийн муу мэдээ гэж юу гэдэм бэ гэдгийг The хуваалцъя. first bad news is we can lose our bearing in the wilderness. Эхний муу мэдээ нь бол цүлд явж байхдаа бид нар өөрсдийн чиг баримжаагаа алдах боломжтой байдаг. You see, the wilderness is a place of barrenness and emptiness. And when a person is in the desert, they can lose their compass, their bearing. Тэгэхээр цүлийн газар нутаг болохоор ингээд юу ч байхгүй хоосон тэн дунд удаан байх юм бол зүг чигээ алдах бүрэн боломжтой. My wife and I were once lost in Africa. Тэгээ эхнэр бит хоёр нэг удаа Африкт төөрж исэн. We were supposed to head for, thank you, we were supposed to head for Johannesburg up in the north, but we were driving along with another missionary couple and there was no road sign. We were completely lost. Тэгээд уул нь хойд зүг рүүгээ яваад Йоханнесбург хот руу очих ёстой, тийшээгээ явах ёстой байсан боловч бид хоёр тэнд байсан илгээлтийн эзэнтэй хамт явж байсан. Бид нар өрдөөсөө хаана байгаагаа мэдгүй тагчиг төрсөн. We are urban Singaporeans. We don't understand the wilderness. Тэгэхээр бид хоёр болвол ингээ хотын Сингапураас гаралтаа цүл газар гэж юу вэ гэдэг талаар ямар ч ойлголтгүй хүмүүс. And Singapore near the equator don't have the four seasons, so we don't understand winter, that the sun sets very early in Africa in winter. Тэгэхээр бид нар болохоор нөгөө Сингапур маань экваторын бүс нутагт байдаг тийм ээ. Дөрвөн улирал байхгүй ганц л улиралтай газар амьдардаг учраас бусад улирал яад юм бэ гэдэг талаар ойлголт байхгүй. Гэтэл Африкт болохоор өвөл болдог, өвөл нь болохоор нар эрт жаргадаг байгаа. So we were in Sun City and we asked the way to Johannesburg. They gave us a rough map. And so we followed. And after a while, the sun set, everything was in darkness. Тэгээд нар жаргахын өмнө бид нар нэг хэсэг хүмүүстэй таарад газар байрлалыг асуух үед ингээд нэг ерөнхий чиг баримжаа өгөөд тэр ерөнхий чиг баримжааг нь аваад явж итэл нар жаргацсан чинь тас харанхуй болцсон. In front of me was darkness except for the beam of light. Behind was total darkness. And there was no street light, no GPS, nothing in the wilderness. Тэгээд харагдаж байгаа ганц зүйл нэг гэх юм бол машины гэрлийн тусгалд байгаа жоохон хэсэг л харагдахаас эргээд харах юм бол өрдөөсөө түнэр харанхуй тэнд GPS ч байхгүй, гудамжны гэрэл, тэмдэг гэсэн юм юу ч байхгүй. It was a lonely, dark drive, miles and miles of nothing. There's no car behind, there's no car in front, just the wilderness. Тэгэл бүр хэдэн километрээр нь бид нар ингээл жолоодол яваалсан хаашаа ч яваад байгаа бүүмэд өрдөөсөө тас харанхуй хинч таарлахгүй юу ч байхгүй тэр хоосон нүцгэн цөөлд бид нар өрдөөс ингээл яваалсан. And after a while, I don't even know if we are on the right road. Тэгээ хэсэг явсны дараа одоо зөв замаараа явж гин үү үгүй юу гэдгээ бүр мэдхэ байж эхэлсэн. And because there's no GPS, there's no sign, I stopped the car and I looked up to the sky. Тэгээд GPS байхгүй, нар байхгүй, юу ч байхгүй болохоор ингээ би хаашаа яваад байгааг мэдэхгүйс учраас машинаа зогсоогоод одод руу харсан. I knew I wanted to head north. I found the Southern Cross and get a sense of direction. This is north, and we headed towards that direction. Тэгээд алтан газуудыг ингээ хайгаад олоод тэндээсээ ингээд хойд зүгийг баримжаалж агаад тэгээд хойд зүг рүүгээ чиглээд явахыг хичээсэн. Eventually, I learned when in doubt, look up. Тэгээд би яг тэр туршлагаар тийм ээ төөрж гээгдэх үедээ дээшээ харах ёстой байна гэдгийг ойлгож сурсан. It's easy to get lost in the wilderness. Тэгээд цүлд төөрөх ямар амархан юм бэ? Second bad news, we can lose our confidence in the wilderness. Хоёр дахь муу мэдээ гэх юм бол цүлдэх амьдралын хугацаанд бид нар итгэл алдрах боломжтой. Because we become disoriented and we don't know how to proceed. Тэгээд чиг баримжаагаа алдчихсан учраас одоо яахаа мэдэхгүй байдалд орчихсан. Цаашид юу хийх вэ гэдгээ мэдэхгүй байдалд орж байгаа. The third bad news, as we lose our bearing and our confidence, we tend to wander in the wilderness. Тэгээд ийхүү бид нар чиг баримжаагаа алдсан, итгэл найдвар маань ганхаад эхэлчихсэн. Тийм учраас төөрөлцөөрл байх боломжтой тийм байдалд орж. That is why we hear of stories of wanderers in the desert, and when they are lost, they're actually walking around in a big circle. They don't realize it, but they are totally lost and disoriented. Тэгэхээр цүлд төөрсөн хүмүүсийн түүхийг сонсоод тэдний ярианаас тэ түүхээс харах юм бол цүлд төөрсөн хүн тойргоор л яваад идэг.
The Зам fourth, хайж байгаа гэл нэг газараа эргэлдээд байгаагаа өөрөө мэддэггүй. the fourth bad news, wilderness wandering wearies us. За дөрөв дэх муу мэдээ бол цүлдэх тэнүүчлэл нь бид нарыг туйлдуулан шавхдаг аа. We are trying to make sense what we are going through, but we are confounded. Тэгэд юу болоод байгаагаа ойлгохыг хичээсэн ч гэсэн тайлбарлаж чадахгүй, ойлгож чадахгүй тэр байдалд ордог. And the fifth bad news, the wilderness is a battleground. Тэгээд тав дахь муу мэдээ бол цүлдэх амьдрал бол тулааны дайны талбар байдаг. But it's a different kind of battleground. It's not a battleground with chariots and armies. Тэгэхээр энэ тулаан дайны талбар гэж байгаа нь болохоор ингээд морин цэргүүд хүлэглээл зэр зэвсэг агсаад явдаг тийм талбар биш. Rather, it's a battle of the armies of doubt within and the chariots of fears around. Харин энэ ямар талуудын хооронд өрнөдөг тулаан бэ гэхлээр дотор минь төрж буй тэр эргэлзээ айдсууд тэгээд тэр айдсаас болоод чичирж байгаа тэр нөхцөл байдлын хоорондох тулаан болж байгаа. You see, in the wilderness of our life, we face inner battles. Тэгэхээр цүлдэх амьдралыг туулах үедээ бид нэр дотоод тэмцэл тулаан дотроо цагийг өнгөрүүлдэг. Our hurts and our wounds become amplified. Тэгээ бидний өвдөлт, шаналл, шархууд, тэр зовлонгууд маань тэр цүлийн цаг үеэс болоод байгаагаас илүү том болж, илүү хүчтэй, илүү өвдөлттэй. So are our fears and anxieties. Тэгээд энэ мэдрэмжээсээ болоод бид нар түгшүүрт автаж, айдас давтаж эхэлдэг. The wilderness of our lives could be the loss of a loved one, Тэгээ энэ цүлийн амьдрал гэж байгаа нь бидний хувьд хайртай нэгний алдах тэр туршлага байж болох юм. a miscarriage or death in the family, Гэр бүл дотор хэн нэг нь үхэж өргөдөх, скол бол тээж байсан үрээ алдах байж болох юм. a loss of job, Ажлаа алдах байж болох юм. financial struggles or relational struggles. Санхүү мөнгөний бэрхшээл байж болох юм. Эсвэл харилцаанд мань үүссэн асуудлууд байж болно. These are very challenging times in the wilderness of our soul. Энэ мэдчлэн цагууд нь бидний амьдралын тэр цүлдэх улирлыг хүнд хэцүү болгодог төрлийн асуудлууд байгаа. But there are good news in the wilderness. Гэхдээ цүлд бас сайн мэдээ бий. The first is in the wilderness you can experience the presence of God. Эхний сайн мэдээ нь юу вэ гэхлээр цүлдэх тэр амьдралын хугацаанд Бурхны оршихуйг бид нар амсах боломжтой. We can find times of refreshings even in the wilderness. Цүлд байсан ч гэсэн Бурхны тэр сэргээн байгуулдаг тэр гайхалтай зүйлийг бид нар амсах боломжтой. The second good news, you can receive God's provision in the wilderness. Хоёр дахь сайн мэдээ нь бол цүлд байсан ч гэсэн та Бурхны хангамжийг хүртэх боломжтой. For God will never lead us to where His grace cannot keep us. Тэгэхээр Бурхан бид нарыг өөрийн нэгүслэн хүрхгүй тэр газар руу хизээч дагуулдаггүй. We study the Old Testament about the wilderness season, how God provided for them in every season, every journey through the wilderness. Тэгэхээр хуучин гэрэн дээрээс Израильчуудын тэр цүлдэх цаг үеийг нь бид нар судлаад харах юм бол тэдний туулж исэн цаг үеуд дотор хэрэгцээ болгон дээр нь Бурхан хангаж исэн гэдгийг харж чадна. For that reason, Nehemiah chapter 9 is a very great chapter to rehearse the faithfulness of God in the wilderness. He says, God provide, God provide, God provides. Тэгэхээр хуучин гэрэн Иремья ном дээрээс харах юм бол Бурхан хангасан гэсэн түүний хангамжийн талаарх хэсгүүд дахин гарч ирдэг. The good news is that God provides for us even in our wilderness. Бид нар цүлийн цаг үеэ амсж исэн ч гэсэн тэр цаг үе дотор Бурхан хангадаг юмаа гэдэг нь гайхалтай сайн мэдээ байна. The third good news, we can witness God's power in the wilderness. Гурав дахь сайн мэдээ бол цүлийн амьдрал донд бид нар Бурханы хүч чадлыг амсах боломжтой. He will show us His power and His deliverance if we are willing to trust Him. Тэгээ хэрэг бид нар түүнд итгэж найдахыг сонгож чадах юм бол, итгэж найдахыг хүсэж чадах юм бол тэр биднийг аварч чөлөөлөх чадaltaй. God's power is made strong in our weaknesses if we are willing to look up to Him and trust Him. Тэгэхээр түүн рүү харцаа өргөөд түүн дээр найдвараа тавиал гих үед Бурхан бид нарыг бүрэн чөлөөлж, бүрэн аврах чадaltaй. Here's the fourth good news. We can discover God's purpose in the wilderness. Тэгэхээр дөрөв дэх сайн мэдээ байгаа. Энэ нь болохоор цүлийн тэр цаг үе дотор бид нар Бурханы зорилгыг таньж мэдэж чаднаа. You see, God often uses seasons of wilderness in our life
to teach us lessons we otherwise cannot learn. Тэгэхээр өөрөөр бол хизээж суршихгүй тэр төрлийн хичээлүүдийг Бурхан цүлийн цаг үеэр дамжуулан бидэнд зааж байдаг. And so whatever struggle I have in my life or uncertainty, there are three practical questions I ask before the Lord. Тэгэхээр миний хувьд бол амьдрал минь ямар нэгэн бэрхшээл зүдгүүр асуудал гарч ирэх юм бол Бурханаас асуудаг 3 асуулт надад байдаг. The three questions I ask is number 1, what must I remember? Тэгээд эхний асуулт нь болохоор би юуг санах ёстой вэ? I keep a journal regularly. Тэгээд би тогтмол ингээд тэмдэглэл хөтэлдэг байгаа. It records the promises of God and the faithfulness of God. Тэгээд би тэр тэмдэглэл дээрээ эзний амлалтууд, эзний итгэмжтэй байдлыг би тэмдэглэдэг. And when the wilderness of my life comes, when uncertainty comes, or problems and trials, the first thing I go to my journal to remember God's track record in my life. Тэгэхээр амьдралд маань үл мэдэгдэх, учир нь олдохгүй, хүнд хэцүү зовлон зүдгүүр мэдээ нөхцөл үүсэх үед би тэр тэмдэглэлийн дэвтрүүд рүүгээ эргэж очиод Бурхны итгэмжит байдал болон түүний амлалтуудыг санаж би юуг санах ёстой вэ гэдгээ эргэн хардаг. So at the recent IDMC conference, I shared how suddenly I was in Dubai ministering and it became a war zone. Тэгээд өчигдөрхөн би та бүхэнтэй хуваалцажсэн тийм ээ. Саяхан хийжсэн үйлчлэл, Дубайд үйлчлэл хийжээтэл гинт сая дайн эхэлсэн талаар би ярьсан. The airspace was completely shut. Тэгээд тэнд үйлчлэл хийж хахад дайн эхэлснээс болоод агаарын зам бүхэлдээ хаагдсан. And my first question wasn't how do I get out of Dubai? My first question is what must I remember? Тэгээд миний хувьд дайн эхэллээ агаарын зам хаагдлаа гэх үед яаж Дубайгаас хурдан гарах вэ гэж бодохоос илүүгээр би юуг санах ёстой вэ гэдэг асуултыг асуусан. And I remember I am in Dubai with a divine assignment. Тэгээд би юуг сансан бэ гэхээр Дубайд би онцгой даалгаврыг тэгээд ирсэн хүн гэдгээ сансан. So my posture in the war zone was very rested. It was I am prepared to stay and I'm ready to go. Тэгэхээр Дубайд дайн эхэлсэн байсан тийм ээ, тийм нөхцөл байсан ч гэсэн миний зүрх сэтгэл тайтгарлыг олоод үлдэх ёстой бол би үлдэхэд ч бэлэн, явах ёстой бол явхад ч бэлэн, тийм тайвширлыг би авсан. But when I remember God's faithfulness, it helps my heart to be settled and rested in Him. Энэ мэтэр эзний итгэмжит байдлыг эргэн санах үед түүний дотор зүрх сэтгэлтэй амар тайвныг олоход мань тус болдог. The second question, what must I learn? Хоёр дахь асуулт нь болохоор би юу сурах ёстой вэ гэдэг асуулт байгаа. There are new skills I must learn in the wilderness or trial. Maybe there are new principles I have to learn. Тэгэхээр цүлийн энэ цаг үе дотроос сурах ёстой шин зүйл байгаа юм болов? Шин сургамж, шин зарчмууд гарч ирэх ёстой юм болов? What must I remember? What must I learn? And finally, what must I do? Тэгэхээр эхнийх нь би юуг санах ёстой вэ? Хоёр дахь нь юу гэлээ? Юу сурах ёстой вэ? Гурав дахь нь болохоор би юу хийх ёстой вэ? Because my purpose in the wilderness was to anchor upon the promises and the purpose of God. Яагаад гэвэл миний зорилго бол янз бүрийн зүйл рүү савчиж гуйвах биш, харин эзний амлалт болон эзний зорилго дээр гүн гүнзгий баттай бэхлэгдэх байгаа. By the way, in the IDMC conference, I shared how God miraculously delivered us and we were able to get out of Dubai. Тэгээд IDMC конференц дээр би эзний хангамжаар гайхалтай удирдамжаар дамжуулаад бид нар Дубайгаас яаж гарсан бэ гэдэг түүхээ хуваалцсан. And it's not just about getting out of Dubai. It is about being on time for the next ministry assignment I have in the United States. And for 38 years, I have never missed a single ministry assignment. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол зүгээр л тэр дайны бүсээс гарах тухай биш. Харин дараагийн хийх ёстой даалгавар байсан. Тэр даалгавраа алдаж салгардуулахгүйгээр цагтаа очих тухай зүйл тэнд өрнөжсэн. Тэгэхээр 38 жилийн турш эзэнд ингэж үйлчлээд явж байхдаа нэг ч уулзалт конференцаасаа би хоцорч нэгийг нь ч би цуцалж үзээгүй. Now here's an important thing to learn. To live meaningfully and purposefully through the wilderness, we must be aware of the attacks and the lies of the evil one. Тэгэхээр энэ цүлийн амьдрал дотор бид нар бэлэн байж энэ цүлийн амьдралыг сайнаар туулж гарахын тулд бид нар сатаны бидний дайсны дайралтын тэр арга замуудыг мэддэг байх хэрэгтэй.
Sometimes in the difficulties of life, Satan whispers to us, you will never get out of this. You will never get out of your wilderness. Тэгэхээр заримдаа хүнд хэцүү зовлон зүдгүүр амсаад явж байгаа үед бидний дайсан биднэрт юу гэж хэлдэг вэ гэхээр энэ зовлонд чинь төгсгөл байхгүй. Чи хизээж энэ цөлөөс гарч чадахгүй гэдэг үгийг бидний чихэн шивндэг. We have to learn God is our deliverer. Харин Бурхан биднийг бүх нөхцөл байдлаас чөлөөлдөг нэгэн гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй. Because God tells us, even in the wilderness, we will find grace in the wilderness. Яагаад вэ гэхээр Бурхан цөлд хүртэл та нар нэгүслийг олно хэмээн өөрөө үгээр хэлсэн байдаг. In Jeremiah 31 verse 2, he says, you will find grace in the wilderness. Иремья 31-ийн 2 дээр тэр цөлд нэгүслийг та нар олох болно гэж бичсэн байна. God doesn't merely lead us to the wilderness, he leads us through the wilderness. Тэгэхээр Бурхан зөвхөн цөл рүү дагуулад тэнд нь орхидог биш, харин цөлийн дундуур дагуулад гардаг нэгэн. We got to believe if God leads us to it, he will bring us through it. Тэгэхээр бид нар үргэлж Бурхан энд авчирсан бол даваад гарахыг нь ч гэсэн тэр хийх болно гэдгийг санах хэрэгтэй. The question is, how do we respond aright to God in our wilderness? Харин тэгвэл бид нар Бурханд хэрхэн яаж энэ цөлийн цаг үе дундаа хариу үйлдэх ёстой юм бэ? The first is to realize everyone encounters a wilderness experience or season of life. Хамгийн эхний бидний ойлгох хэрэгтэй зүйл нь хүн болгон ямар нэгэн цаг үед цөлийг туулдгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. To say if you are godly Christian, you never have a wilderness in your life. That's not true. Тэгэхээр хэрв та бурханлаг итгэгч хүмүүс болвол таны амьдралд цөл тааралдахгүй гэж ярьж байгаа бол тийм худал хуурмаг тэр бол үнэхээр худал хуурмаг зүйл шүү. When Jesus was baptized full of the Holy Spirit, the Spirit led him into the wilderness. Есүс эзэн маань ариун сүнсээр тэр баптизмыг хүртээд ариун сүнсээр бүрэн хүчрхэгчсэн тэр мөчтөө тэр цөл рүү явсан байна. So we have to learn that we do not expect past victories to sustain us in the wilderness. Тэгэхээр бид нар өмнөх ялтууд дээр тулгуурладаг тийм байж болохгүй. We don't let past hurts define us. Бид нар өмнөх зовлон гомдлуудаараа өөрсдөө тодорхойлоод байж болохгүй. We don't rely on past assumptions to guide us. Тэгээд цөлийн амьдралд өөрсдөө удирдуулах тэр зүйл чинь өмнөх тэр муу, буруу, гомдолтой тэр туршлагууд чинь байж болохгүй. Rather, in our wilderness and trials, we learn to lean onto God in sacred dependence. Харин цөл дотор болохоор бид нар яг тэр ариун итгэл найдвар дотор Бурханы дотор хорогдоход суралцах хэрэгтэй. The next response I learned is that the greatest snare in the wilderness is murmuring and complaining. Тэгэхээр дараагийн бид нарын цөлөөс суралцаж анхааралтай цөлийн цаг үеийг туулахдаа анхаарах ёстой зүйл бол бутнан гомдлох. That's what the children of Israel did in the wilderness. They were complaining and murmuring all the time. Тэгэхээр Израилийн ард түмэн болохоор цөлийн цаг үе дотроо байнга гомдолж, байнга ууралж ирсэн. And it was because of their unbelief, their insecurities, and their fears. Тэгээд тэд нэр үл итгэл болон айдас, эргэлзээ мэдтэй хит автсан байснаасаа болоод ийм байдалд орж ирсэн. I want to encourage us towards a whole radical change of attitude in the wilderness, and that is thanksgiving and gratitude. Тэгэхээр би та бүхэнд зориулаад цөлийн цаг үед хандах тэр хандлагаа огт өөр хандлага болгоосоо гэж уриалмаар байна. Энэ нь бол талархлын хандлага, талархалтай байх. In the trials we have, we give thanks. Зовлон зүдгүүр сорилт бэрхшээл ирсэн ч тэр сорилтын дотор бид нар талархлаа хадгалсан хിവэр байх. Some years ago, when my wife was diagnosed with cancer and we announced it to our children, we shared with our kids, there was thanksgiving at that dinner table when that news was brought forth. Тэгээ хэдэн жилийн өмнө эхнэр маань хор тавдраар онцлогдсон. Тэгээ энэ мэдээг бид нар хүүхдүүдтэйгээ хуваалцах хэрэгтэй болсон. Тэгээ гэртээ хоолны ширээгээ тойроод сууж байхдаа энэ мэдээг хуваалцсан хүүхдүүдтэйгээ. Тэгээд тэр хуваалцсан тэр цаг мөч бол талархлаар дүүрэн гайхалтай цаг байсан. 3 years ago, an MRI showed I have a brain tumor. And when we shared that with our family, we had a Thanksgiving around our dinner. Тэгээ 3 жилийн өмнө миний тархинд бас хавдар байгаад илэрсэн. Тэгээд тэр хавдартайгаа ингээд
амьдрах юм байна гэдэг мэдээг гэр бүлийнхэнтэйгээ бас ингээ хуваалцах үед тэр мэдээг хүлээж аваад бид нар талархлаар дүүрэн байсан. I still have this tumor in my head, but my neurosurgeon says we will monitor it year by year. Тэгээд тэр хавдар алга болоогүй байсаар байгаа. Миний тархинд ингээд одоо ч гэсэн байгаа. Тэгээд тархины эмч маань юу гэж хэлсэн бэ гэхээр за жил болгон хяналт тавиад энэ хавдар юу өөрчлөлт орох нь вэ гэдгийг хараад хянаад явцгаая гэж хэлсэн байгаа. And so I give thanks that this tumor is benign, it's not cancerous. Тэгээд энэ хавдар болохоор хортой биш байгаад нь би талархаж байна. It doesn't press on my optic nerve, the danger of going blind due to brain tumor. Тэгээ харааны нервний систем дээр ямар ч нөлөө үзүүлэхгүй би ингээд бүрэн чөлөөтэй харах боломжтой байгаадаа бас талархаж байна. And so my neurosurgeon says to me, well, I can operate on you, but every operation has risk. If you like, we can also monitor it year by year, and it has been 3 years now. Тэгээд тархины мэс засалч эмч маань юу гэж хэлсэн бэ гэхээр хүсэх юм бол бид нар хагалгаа хийгээд энэ хавдрыг авч болно. Гэхдээ тархины хагалгаанд бол эрсдлүүд дагалддаг. Эсвэл та жил болгон зүгээр хавдартай чигээрээ амьдраад хяналт хийгээд явж болно гэж хэлсэн. I said, can I travel? He says, yes, but one condition. Тэгээд би түүнээс би ингээд аялаад явж болох уу гэж асуусан чинь болно. Гэхдээ нэг л нөхцөл байна гэсэн. He said, anywhere in the world, if you have a severe headache, don't go to the clinic. Go straight to the hospital and A&E, show them your MRI, and ask them to look into this tumor. Тэгээд тэр юу гэж хэлсэн бэ гэхээр очсон газар болгондоо огцом хүчтэй толгойн өвдөлт мэдрэх юм бол зүгээр нэг энгийн эмнэлэг дээр очиж болохгүй. Шууд маш том эмнэлэг дээр мэс засал хийх чадвартай эмнэлэг дээр очиод MRI-ийн зургийг шууд харуулад нөхцөл байдлаа хийлээд миний тархийг одоо шалгаад өгөөч гэд яаралтай тийм газар руу очих ёстой гэдгийг хэлсэн. I give thanks that over the course of these 3 years, God has faithfully sustained Ann and I. Тэгээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд Эн бит хоёрыг бурхан итгэмжтэй байдлаараа авч явсаар ирсэнд би үнэхээр талархаж байна. So even though we make 2 or 3 trips every month, at least 25 conferences a year, God watches over us and sustained us. Тэгээд бид нарын хувьд бол сардаа дор хаяад 2 удаа аялдаг. Жилдээ дор хаяад 23-аас 25 удаа конференцүүд дэлхийд даяар явж хийдэг байгаа. Энэ бүгд дээр эзэн итгэмжтэйгээр бид нарыг хадгалсаар байна. So if you ask me, are you worried, anxious? I say no, I am grateful. Тэг хэрв та нар надаас та сэтгэл төгсөж гин үү, айж сандарч гин үү гэж асуух юм бол би үгүй гэж хэлнэ. Миний зүрх сэтгэл талархлаар дүүр байна гэж хэлнэ. I encourage you to keep a Thanksgiving journal. Тэгэхээр би та бүгдэд урамшуулмаар gratitude. Эзнээс авсан тэр талархлуудаа тэмдэглэл хөтлөөч гэж урамшуулмаар байна. You got to realize you have a choice in the wilderness. Тэгэхээр танд сонголт байгаа гэдгийг цөлийн тэр цаг үед танд сонголт байдгаа гэдгийг та ойлгох хэрэгтэй. You can choose to grumble or you can choose to give thanks. Та гомдлох уу эсвэл бол талархах уу гэдэг чинь таны сонголт юм аа. And as we come to a full cycle now, we notice in Isaiah 40 verse 3, it says, in the wilderness, prepare the way of the Lord. Тэгэхээр Исая ном дээрээс харах юм бол эзний замыг бэлтгэтэн хэмээн хэлсэн байгаа. It is not just to prepare a roadway geographically, it's the preparation of our heart to move from the fear zone to the faith zone. Тэгэхээр энэ зам бэлтэн гэдэг нь эзний ажилд зориулагдаж бэлтдэг тэр замын тухай биш. Харин бидний айц дотроос итгэл рүү хүргэх тэр зүрх сэтгэлийн замыг бэлтэх тухай байгаа. Prepare your heart to glorify God. Бурхныг алдаршуулахын тулд зүрх сэтгэлээ бэлдээрэй. But listen to the most important thing now as I come towards the close. We got to heed the prophetic voice of God in the wilderness. Тэгэхээр цүлд хилж буй Бурхны тэр үгийг бид нар санаж марталгүйгээр сахих хэрэгтэй байгаа. In Isaiah 40 verse 6, a voice says, cry, and I say, what shall I cry? Тэгээд Исая 46 дээр ингэж хэлсэн байгаа. Тунхаглах тун гэсэн чинь би юуг тунхаглах вэ гэж асуусан. And the second part of verse 6 says, all flesh is grass and all its beauty is like the flower of the field. Verse 7, the grass withers, the flower fades. When the breath of the Lord blows on it, surely the people are grass. Verse 8, the grass withers, the flower fades, but the word of the Lord will stand forever.
Тэгээд 6 дугаар ишлээ 2 дугаар хэсгээс нь харах юм бол махта бодтой бүхэн нь өвс мэт, гоо үзэгсэл нь хээрийн цэцэг мэт юм. Эзний амьсгал дээрээс нь үлээвээс өвс хатдаг, цэцэг ганддаг. Өргөн түмэн гихч өвс мэт юм. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Бидний бурхны үг мөнхөд тогтноо гэж. Now get the important picture now. The Spirit of the Lord says, cry. And the prophet say, what shall I cry? Тэгэхээр энэ ч хэлж байгаа зүйл нь эзний сүнс дээрээс тунхагл хашгираад хэл гэж байгаа. Юу хэлэх юм бэ? The next thing the prophet here is, all flesh are grass. The word of the Lord abides forever. Тэгээд юу хэлэх вэ гэдээ асуух үед түүнд юу гэж хариулагдаж байгаа гэхээр бүх амьтаа болгон зүгээр өвс мэт хагдрах болно гэж байгаа. That is a preface. It's not what he was supposed to cry out. It was the reason why he's supposed to cry. Тэгэхээр энэ хэсэг нь болохоор түүнийг хашгирч тунхаглах ёстой хэсэг нь биш, харин юу тунхаглах гээд байгаагийн учир шалтгааныг яагаад тунхаглах ёстой вэ гэдгийн шалтгааныг нь хэлж байгаа хэсэг энд гарч байна. In other words, when the voice of the heaven says cry and his response, what do I cry? And the reply to him is, there's nothing worth crying or shouting or declaring except the word of the Lord. Тэгэхээр түүний хэлж байгаа зүйл нь тийм ээ, Тэнгэрээс тэр Бурхны үг чи дууга өндөрсгöd хашгир тунхагл гэх үед би юуг тунхаглах вэ гэх үед нь тэр дуу хоолой юу гэж хэлж байгаа гэхээр тунхаглах ёстой цорын ганц тэр зүйл бол Бурхны үг юм аа. Устдашгүй тэр үгийг л тунхаглаа гэдгийг тэр хэлж байна. So now the most significant question is, what from the word of the Lord was he supposed to cry out? Because that word is going to abide forever. Тэгэхээр Бурхны үг дотроос тэгвэл айл үгийг нь тунхаглах ёстой юм бэ? Яагаад гэвэл тэр үг нь Бурхны тэр тунхаглагдах үг нь мөнхөд орших тэр үг байгаад байгаа. And in the English, the answer is given, behold your God. Тэгээд англи библиэлд болохоор маш тодорхойгоор хэлсэн байгаа. Харахтун Бурхан чинь гэсэн, behold your God гэдэг тийм үг байгаа. So the entire crescendo of the wilderness theology comes now rested upon verse 9. Тэгээд энэ бүх тийм ээ энэ Исая дээр хүүрнэл маань хамгийн оргил хэсэг нь 9-р ишлэл дээр гарч ирж байгаа. Verse 9 says, go up on a high mountain, O Zion, herald of good news. Lift up your voice with strength, O Jerusalem, herald of good news. Lift it up, fear not. Say to the cities of Judah, behold your God. Тэгэхээр энэ 9-р ишлэлдээс бүгдээрээ харах юм бол сайн мэдээг тээгч Сион өндөр уулан дээр гараа. Сайн мэдээг тээгч Иерусалим дууга хүчтэйгээр өргөөд бүү зүрхшээ. Тэгээд Бурхан тань энд байна гэж тунхаглах гэж байгаа. Do you grasp the great biblical lesson for us today through this passage? Тэгэхээр энэ Библийн хэсэг дотроос Библийн гайхалтай сургамжийг та ойлгож харж чадж байна уу? In life there will be ups and downs and wilderness seasons. Амьдралд өксөж уруудах, цөлийг туулан өнгөрөх үеуд байна. Some of it confuses us, some of it terrifies us. Зарим тэр цагууд нь бид нарыг төөрөгдүүлдэг, зарим нь бид нарыг айдас давтуулдаг. But in our wilderness we must hear the prophetic voice, behold your God. Харин бид нар тэр мөч болгондоо харагтун Бурхан чинь энд байна гэсэн илчлэлийн үгийг үргэлж санах хэрэгтэй. Because when our eyes are fixed upon him, we see things clearly because our posture determines our perspective. Яагаад гэвэл Бурхан энд байна гэдгийг олж харж Бурхан дээр харцаа тавьж чадах юм бол бүх зүйл байх ёстой байранда орж бид нар ойлгомжтойгоор тод томруунаар хардаг. Behold your God. Бурхан чинь энд байна, түүнийг хар. My time has caught up with me. I want to close with a true story. Тэгээд энэ цагийг би нэг болсон түүхээр төгсгмөр байна. It's a story of a chess expert called Paul Morphy. Тэгэхээр chess Expert, yes. Тэгэхээр нэг шатрын мэрэгжилтэн хүний тухай түүх байгаа. He was invited to dinner, and at the residence he saw a painting. Тэгээд тэр нэгэн оройн зоогонд урагдсан. Тэгээд тэр зоогонд урагдаад хурж ирээд тэнцээ нэг юм зураг харсан байгаа. It captured the attention of this chess expert because the painting is called Checkmate.
Тэгээд тэр зураг ягаад өнөөх шатрын мастрын анхаарлыг татсан бэ гэхээр зургийн нэр нь болохоор шахмат гэдэг тийм ээ. It's a painting of Satan playing chess with a young man, and Satan was winning, and the young man is losing. Тэгээд тэр зураг нь болохоор юуг дүрсэлсэн байсан бэ гэхээр сатан нэгэн залуу хүнтэй шатар нүүлгэж байгаа. Тэгээд ялт нь сатаны талд байгааг дүрсэлсэн тийм зураг. You look at the game pieces, it's game over. The young man has lost. Тэгээд яг тэр шатрын тавцан дээр өрсөн байгаа шатрын тоглолтыг нь харах юм бол тэр залууд хожих ямарч боломжгүй тийм нөхцөлийг. That's why the title of the painting is Checkmate. Тэгээд тийм учраас тэр зургийн нэр нь болохоор шахмат гэсэн нэртэй. But as Paul Morphy studied the pieces, he made an interesting decoration. Тэгээд тэр Paul Moffat гэдэг нөгөө шатрын эксперт маань болохоор тэр зургийг ажиглаж харж агаад нэг чухал зүйлийг хэлсэн байгаа. He turned to the host and his friends and said, "You know, I can play the position of a young man and win the game." Тэгээд тэр зоогийг зохион байгуулж исэн хүн тандаад юу гэж хэлсэн бэхээр энэ шатрын нүүдэл дээр энэ залуугийн оронд суугаад би энэ шатрын тоглолтыг үргэлжлүүлэх юм бол би нөхрийг ялч чадах юм байна гэсэн. And his host, Mr. Harrison, a lawyer, said, "Surely, Paul, not even you can turn the game around." Тэгээд нөгөө өрсөн зочин тийм ээ тэр нь болохоор за чи байсан ч гэсэн тийм ээ чи байсан ч гэсэн энэ тоглолт бол угаасаа дууссан тоглолт гэж. So Paul Murphy says, "Why don't we try and see?" They had the chess pieces brought out and put exactly as the painting. За тэгээд оролдоод үзье л та гэж хэлээд шатар авчирч тавиад яг зурган дээр байсан нүүдлүүдийг байрлуулад яг тавьсан. And against all odds, Paul Murphy played the game and won. Тэгээд тэр Paul Moffat тийм ээ нэг нүүдлэр ялт байгуулсан. It was such a spectacular turnaround. It's recorded in the Chess Chronicles in 1888. Тэгэхээр 1888 онд тийм ээ яг энэ шатрын тоглолтыг тэмдэглэж үлдээсэн байдаг. So in the Columbia Chess Chronicles, this story was being told and the pieces were being mapped out. Тэгээд яг Колумбийн тэр шатрын талаарх түүхэн өгүүлэмж дотор энэ шатрын тоглолтын нүүдлүүдийг нэг бүрчлэн тайлбарлсан тийм тайлбар байдаг. Because in the chronicles of chess history, this is an incredible win. This is an impossible win. Тэгээ яагаад гэвэл шатрын түүхэнд энэ бол байж боломгүй ялалтыг байгуулсан тийм тоглолт гэж тэмдэглэгдсэн. So now his friends ask him, "Paul, how do you know that this game can be won?" Тэгэхээр түүнээс асуусан байгаа. Энэ тоглолтыг ялах боломжтой гэдгийг та яаж мэдсэн бэ гэж. He said, "I look at the pieces and I say, poor young man, he is losing the game." Тэгээд тэр тоглолтыг ингээд хараад те зурган дээр байгаа зүйлийг хараад хөөрхийн энэ залуу ялагдж байна да гэж харсан. Then he said, "But suddenly I made a discovery." Тэгээд эхэндээ ялагдж байна да гэж харсан боловч гинэт нэг зүйл олж илрүүлсэн. I discovered the king has one more move. Тэгээд тэр нөгөө ноёнд нэг нүүдэл үлдсэн байгааг харсан. And when that king made the move, everything else shifted and changed. Тэгээд тэр ноён нэг л нүүдэл хийхэд эргэн тойронд байгаа бүх байрлалууд өөрчлөгдөхийг харсан. And so nobody expect the king to make that move, and when that changes, the whole game was won because the king has made his move. Тэгэхээр тэр ноён нүүдэл хийхийг хинч тооцоолоогүй байсан. Гэтэл тэр ноён ганц л нүүдэл хийхэд түүний нүүдлээс болоод бүх зүйл ормороо эргэж байгаа. Jesus Christ, our King, was crucified on the cross. Есүс Христ бидний их эзэн загалмаа дээр цовдлогдсон. Satan was celebrating because he thought he won. Сатан тэр үед нь яалчлаа гэж баярлж хөөрж ирсэн. But what Satan did not expect is our King has one more move. Гэтэл бидний хаанд дахиад нэг нүүдэл байгаа гэдгийг Сатан мэдээгүй. Our King Jesus rose from the dead. Бидний эзэн Есүс үхлээс амилсан. And when Jesus rose from the dead, everything else changes. Түүнийг амьлах цагт бүх зүйл ормороо өөрчлөгдсөн. We got to realize in the wilderness of our life, our King has one more move. Тэгэхээр цүлд байгаа таны амьдрал дотор бидний их эзний нэг нүүдэл үргэлж байдаг. So no matter what is happening in your life, behold your God, behold your King. Таны амьдралд юу ч тохиолдож исэн гэсэн та юу ч туулж исэн гэсэн эзний хийх тэр нэг нүүдэл байгаа гэдгийг харж Бурхан энд байна гэдгийг үргэлж сана.
And when you do, you will find grace and victory even in your wilderness. Бурхан энд байгааг харж чадах юм бол цүлийн тэр газарт ч гэсэн та нэгүслийг олж авралыг амтлах бол. Would you bow with me in prayer? Хамтдаа залбиралд толгоогоо удаалгая. Father God, thank you for your word. Аава таны үгийн төлөө бид талархаж байна. It points us to Jesus, Таны үг Есүс рүү хандуулж байна. who said, if you have seen me, you have seen the Father. Есүс эзэн хэлсэн та нар намайг харсан бол эцгийг мань харсан гэсэн үгээ гэж. So teach us, Lord, in our wilderness to behold our God. Үнэхээр цүлийн тэр мөчүүддээ бид нар харахтун бурхан энд байна хэмээн. With the same awe and worship as Thomas when he declared, my Lord, my God. Тэгэд Томас эзэн минь ээ, бурхан минь ээ хэмээн хараад нүдэн нэгдэхэд хэлсэн шиг бидэнд зааж өгөөч. So help us to behold Jesus. Бид нар Есүсийг олж харахад та туслаач. We thank you in Jesus' wonderful name. Танд баярлалаа. Эзэн Есүсийн гайхамшигтай нэрээр бид залбирч байна. Amen. Амен. Allow me to say one quick pastoral word. Нэг ганц пастрын үгээс би ганц үг For the many хуваалцъя. of you who are Christians, grow in Jesus. Тэгэхээр итгэгч хүмүүс та нар энд сууж байна. Та нар Христ дотор өсөөрөө. If you are not yet a Christian, God loves you. He sent His Son on the cross for you. Тэгэхээр Бурхан танд хайртай таны төлөө өөрийн хүүгээ өгсөн. Believe on the Lord Jesus, you shall be saved. Бурханы өгсөн энэ хүүд итгэх аваас та You are аврагдах here болно. among the children of God. Та энд хэрв итгэж амжаагүй нэгэн байгаа бол итгэлийн Бурханы хүүхдүүдийн дунд та I don't know сууж when байна. I can come back to Mongolia again, Би хизээ дахиж Монголд эргэж ирэхээ мэдэхгүй. but I encourage you to love one another. Гэхдээ би та нарт урамшуулмаар байгаа зүйл нь нэгнээ хайрлаарай. As you love God and God loved you. Бурхан танд хайртай, та Бурханд хайртайгаа адил. So that as a нэгнээ redeemed хайрлаарай. community, you can see the Lord seeking and saving the lost. Тэгээд энэ хамт олон дундаа Бурхан та нарын дундаас төөргсөн нэгнийг нь аварч түүнийг нэгүсэлж бөг гэрчлэх тийм хамт олон That's байна. what discipleship is all about. It's all about Jesus. Тэгэхээр дагалдуул гэдэг зүйл бол тэр чигээрээ Есүсийн тухай So юм. God bless you, Pastor. Thank you. Бурхан та бүгдийг өрөөх болтугай.